Ер нь бол Алтай гишүүн, энх хоёр гишүүн хоёр ерөнхийдөө хэлчлээ. Нэгдүгээрт бол үндсэн хуулийн цэцгийн 7 дугаар дүгнэлттэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдаа явж байгаа, ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Энэ асуудал нь бол эрүүгийн эрх хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтууд үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал байгаа бөгөөд хүлээгээд авсантай холбоотойгоор бид нэр тэр заалтыг хэрхэн өөрчлөх ёстой вэ, хэрхэн илүү тодорхой болгох ёстой вэ гэдэг асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ дээр бол богино хугацаанд яаран шийдвэрлэхэд бол учир дутагдaltaй. Яагаад гэх юм бол тухайн шүүгдэгчийг цагтан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахта яг ямар үндэслэл байх юм? Ямар хугацаа тооцох юм? Гэх мэтчлэн энэ асуудлыг бол нин даруй шийдэхэд бол жоохон төвөгтэй байгаа. Энэ утгаараа бол хуулийн төсөлд оруулах саналуудаа шүүхийн байгууллага, прокурорын байгууллага, хүний эрхийн комисс болон холбогдох газруудаас саналын авахар хөргүүлсэн байгаа. Энэний хариугаа хүлээн мөн түнчлэн цэцгийн 7 дугаар дүгнэлтэнд мөн тусгасан байгаа. Энэ хуулийн хэрэгжилтийг дүтгэлзүүлэх хугацааг нь 26 оны 1 сарын 1-ээс гэсэн байгаа. Тийм учраас ажлын хэсгийн болон чуулганаар хилцэхийн хувьд тодорхой хэмжээнд хугацаа байгаа гэж үзэж байгаа учраас энийг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлт байгаа. Хоёрдугаар хүсэлт бол Ганбаатар гишүүний гаргасан хүсэлттэй холбоотойгоор сая энх хоёр гишүүн ч гэсэн хэллээ. Энэ асуудал өөрөө нэлээд нюанстай асуудал байгаад байгаа. Тийм учраас яг энэ гаргасан хүсэлтийн хүрээнд бид нэр хилцээ явах бол өөрөө төвөгтэй байгаа учраас ажлын хэсэг байгуулах, улмаараа ажлын хэсэг өөрөө тодорхой судалгааны байгууллага ажилуулад тэр харьцуулсан судалгаа болон яг үндсэн хуулийн 19 онд үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа яг ямар үндэс агуулгаар оруулсан юм. Их хурлын тухай хуулийн дээр энэ үндсэн хууль зөрчсөн нөгөө талдаа гэмт хэрэгт холбогдсон гэдэг энэ хоёр асуудлыг яаж ялгаж зохицуулсан гэдэг дээр ажлын хэсэг гаргаад судалгаагаа ярилцаад тодорхой үндэслэлтэй тайлбартаагаар хэдүүлээ байнгын хорооныхоо хилцүүлгийг хийхгүй бол өнөөдрийн хилцүүлэг учир дутагдaltaй болохоор байгаа учраас тэр хоёр дахь асуудлын хүрээнд ажлын хэсэг байгуулад явах саналтай байна.